Дараагийн мэдээ. Иргэдэд өвлийн жишээ бэлтгэхэд нь зориулж жил бүр төвцөнгөлдөх хүрээлэнд өвлийн идэж өргөтгсөн худалдаа гардаг. 21 аймгийн малчидтай хамтардаг энэхүү өргөтгсөн худалдаа нь энэ жилийн хувьд махны сонголтгүй нийлүүлэлтэнд иргэд шүүмжлэлттэй хандлаа. За хэдийгээр нийслэлийн захирагчийн ажлын албанаас малчид хоршоологчдод хамтран ажиллахаар алтан бичиг явуулсан хэдий ч малчдын оролцоо муутна. Улаанбаатар хотын иргэдийн өвлийн махны хэрэгцээг хангахаар нийслэлээс өвлийн иж 2025 өргөтгсөн худалдааг 11-р сарын 28-наас 12-р сарын 5-ны өдрүүдэд төвцөнгөлдөх хүрээлэнд зохион байгуулахаар зар тараасан. Гэвч бодит байдал дээр махны нийлүүлэлт маш бага хүлээлтэд хүрэхгүй байгааг иргэд шүүмжиллээ. Бараг 9 цагт ирсэн одоо бол ямар ч хүн алга байна. Ямар ч л гэсэн гайгүй юм байгаа ах гэж бодоод л ирж байна. Бүхрийн мах авахгүй л ирчээ байж байна л да. Үнэхээр одоо өглөө хүчин шонхол зах дээр очичоод тэнд бас мах нь үнэтэй 13 мянга гэж. Тэгээд энд 12 мянгаар зарж байгаа гэхлээр нийлж авах гээд ирсэн чи нэг ширхэгч мах зарж байгаа юм байхгүй шүү дээ. Том самбарл байна. Өөр юу ч алгал байна. Энэ баахан хүмүүс одоо энэ гадаа нь ингээ зогсож шүү дээ. Энэ том машинууд махаа онгоолгож зарна уу гөөнө үү гэдээ ингээ хараа зогсож илээ. Ялангуяа иргэдийн гол хэрэглээ болсон үхрийн махны нийлүүлэлт хангалтгүй бараг байхгүй байгааг хэлж байна. Харин тус өргөтгсөн худалдаанд иргэд аж ахуй нэгж байгууллагууд яагаад оролцохгүй байгаа тал дээр дараах хариултыг өглөө. Хүнсүдэ аж ахуйн газар руу болон сомд руугаа оролцох малчид бол бүгд нээлттэй гэсэн. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад оролцох малчид маань жоохон ховор болчиход байгаа. Тэг үүнээс улбаалаад мах бэлтгэлийн 8 аж ахуй нэгж болон оролцож байгаа. Тэгээд мах болохоор өглөө ирээд ер нь 12 цагт дуусчаад байгаа. Ер нь бол эрэлт хэрэгцээ бол нэлээд ихтэй байгаа. Үний хувьд бол үхэр бол 14 мянга, хонь болохоор 12 мянга, адуу 10,500-аар борлуулах гэж байгаа. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид хоршоологчдоос ямар нэгэн дундын зуулчлалгүйгээр гар дээрээс мах цагаан идэ худалдан авах боломж бүрддэг. Гэвч тус өргөтгсөн худалдаанд 10 аймгийн 38 малчин хоршоологч оролцохоор бүртгүүлсэн ч иргэдийн хэрэгцээг хангах хуйц махан бүтээгдэхүүний нийлүүлэлт маш бага байна.